Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож буй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 2015 оны намрын хурал өчтөр нээлттэйлээ. Өнөөдөр 2 дахь өдрөө хурал үргэлжлэн хурлаар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын бүс нутаг болон олон улсын түвшинд аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлцэх юм а. Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентыг гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймантай тэмцэх бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт, бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшигын эрсдлийг бууруулах мөн хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх болон хүүсийн эрх чөлөө зэрэг олон чухал асуудлыг хүнд илэлцэнэ. Монголын хараагүйчдийн үндэсний холбооны дэргэд хараагүйчдийн нөхөн сэргээх сургалтын төв 2005 оноос эхлэн ажиллаж байсан. Тэгвэл энэ жил тус төвийг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв болгох өргөтгөж хараагүй иргэдэг 5 төрлийн мэрэгжлээр мэрэгшүүлэх сургалтыг явуулахар олжээ. Мэрэгжлийн хугацаанд 63 хараагүй иргэнд барай засал, эсхийг гар урлал, хөгжим, дууны нариулагчийн мэрэгжил эзэмшүүлнэ гэж Монголын хараагүйчдийн үндэсний холбооноос төлөвлөжээ. Чингис хааны эсэх бодлоос өчигдөр өглөө 9 цагт хүрэх ёстой байсан Улаанбаатар сувлын чиглэлийн нислэг техникийн садлаас болон хойшлогджээ. Нислэг үлдэх байсан онгоцонд гэмтэл гарсан учраас зорчигчдыг 14 цаг хүртэл хүлээхийг хүссэн байна. Харин 14 цагт жижиг онгоцоор нислэг үлдэж явах ёстой байсан зорчигчдоос 36 хүн суудал хүрэлцэлгүй үлджээ. Эдгээр зорчигчдыг өнөөдрийн нислэгээр явуулахар болж нөхөн төлбөрт $100 өгсөн байна. Төлөвлөсөн ажилтай өчигдөр заавал нислэг шаардлагатай байсан зарим иргэд энэ хүү шийдвэрийг эсэргүүцэн баггүй үйл ажиллагаал үүссэн байна. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол улс нийгмийн халамжийг хавтгааруулан олгодог өгөөмөр улсалахыг тогтоожээ. Тодорхойлбол Дэлхийн банкнаас нийгмийн халамжийн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн шинжилгээг хийжээ. Энэхүү тайланд Дэлхийн банкны судлаачид нийгмийн хамгааллын салбарын удирдлага мэргэжлүүдэд төрийн ордны өчигдөр танилцуулж үр дүнг байлгасан байна. Монголчууд 1924 оноос марк хэвлэж эхэлсэн. Өчигдрийн хүртэл Монголд 998 марк хэвлэгдсэн. Тэгвэл өчигдөр хувилааны 800 жилийн босгон дээр түүний түүхийг илтгэх Монгол маркыг Монголын үндэсний номын санд дэлгэлээ. Өчигдрөөс эхлэн хувилаа хааны маркыг олон улсын шуудан харилцаанд хэрэглэнэ, мөн иргэдэд цуглуулганд давталтаа авч хадгалж болох юм байна. Энэ удаад хувилаа хааны түүхийг илтгэх марк 25,000 ширхэг сээр, 15,000 ширхэг блокоор хэвлэгдэжээ. Маркын зураачаар цэнгэл, дизайнераар ганхуу игнаар ажилласан байна. Маркын блок дээр хувилаа хааны байгуулсан өргөн удам нутаг бүхий гүрнийг дүрсэлжээ. Харин түүний хаанчлалын үеэс олдсон олдурууд болох цаасан мөнгөн тэмдэгт алтан гэрэг, алтан хундаг, гал зэвсгийг сэр марканд дүрсэлсэн байна. Чөлөөт сонголт бүхий насан туршидчдын дэлхийн аврах шалралт тэмцээн Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотноо 9-р сарын 7-наас 12-ны өдрүүд талсан билээ. Энэхүү тэмцээнд Манавсаар чөлөөт бүхий эрэгтэй эмэгтэй бүтэн багаар оролцож нэг алт 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Олимпийн 6 арх авсан. Дэлхийн аврах дамжуулалтад оролцсон баг тамирчдад урьдчилан их орондоо ирсэн юм. Харин Монголын чөлөөт бүхий холбооны удирдлагууд өчигдөр дэлхийн аврагыг зорьсон баг тамирчдыг хүлээн авч уулзсан баяр хүргэж тамирчдад шагнал гартууллаа.